Сайн бацхан уу? Та бүхэндээ зориулсан Шимтэй яриа подкастны танилцуулга бэлэн боллоо. Ингээд энэ подкастыг хөтөлж явуулах хоёр хүн болох миний бие Номё өөрсдөө эхлээд танилцуулах болно. За тэгэхээр Номё маань эхлээд өөрийгөө танилцуулаач. Сайн байна уу? Их судагчтай болон нийт сонсогчтой энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг Номин гэдэг би Тинукас мам хуудсын хөтлөн явуулдаг юм хүн байгаа. Манай хуудас болохоор 0-3 настай хүүхдийн хоол шимтгий жилийн талаар мэдхийг түгээдэг ийм хуудас байгаа. Тэгээ би 2 бага насны хүүхэдтэй залуу ээжийн төлөөлөл байна. Товчхондоо юм байна. Их судагч маань өөрийгөө бас бидэнд танилцуулаач. За намайг инх цул гэдэг. Угаасаа инх цул гэдэг Номё маань хэлчихлээ. Миний хувьд яг Номётой адилхан чихрээ тансан тэмдэглэл нэртэй Facebook хуудасаар дамжуулж мэдээлэл хүргэдэг. За энэ хуудас маань хамгийн анх сахарын хэрэглээ, нэмэлт чихрийн хэрэглээ хэрхэн зөв зохистой байлгах вэ гэдэг талаар мэдээлэл хүргэдэг байсан бол одоо өргөжөөд одоо шим тэжээл тэгээд эрүүл амьдралын хэв маягийн талаар мэдээлэл хүргэдэг ийм талбар байгаа. Би бас 2 хүүхдийн ээж. Тэгээд энэ сэдвийг сонгож Номётой хамт подкаст явуулах болсондоо маш баяртай байна. Тэгэхээр яагаад ийм подкаст хоёлоо хүмүүст хүргэх болсон талаараа бас ярилцвал зүгээр байх гэж бодож байна. За бид хоёр болохоор хоёулаа Facebook болон Instagram хуудасаар дамжуулаад хоол шимтгий жилийн талаар мэдээллийг бэлтгэн хүргэдэг. Тэгээ энэ удаад арай жоохон өөр хэлбэрээр бас мэдээллийг хүргэж үзье гэж үлдсэний үндсэндээ энэхүү подкастыг эхлүүлэх болсон. Таны хувьд өөр ямар нэгэн шалтгаан байгаа юу? Би яагаад чамтай хамт энэ подкастыг хийхдээ маш их баяртай. Тэгээ сэтгэл хөдлөж байгаа вэ гэхээр орчин үед мэдээлэл маш их болчихсон. Ялангуяа шим тэжээлийн талаар, хоол хүнсний талаар төрөгдөлж байна. Бас зөв сайн мэдээллүүдч байна. Тэгэхээр яг ийм үед чипт хоёр нэлээд урт хугацаанд энэ чиглэлээр мэдээлэл хүргэсэн хүмүүсийн хувьд дээрэс нь нэлээд гүнзгий суралцж байгаа хүмүүсийн хувьд бусдаа мэдээлэл яриа маягаар хүргвэл илүү сонирхолтой байх болов уу гэсэн үүднээс энэ подкастыг хийхээр зөвшөлдсөн байгаа тий. Тэгэхээр подкаста хоёлоо Шимтэй яриа гэж нэрлсэн. Нилээн хоёр тийш нь санаанууд шийдэлцсэний үндсэн дээр энэ нэр дээр тогтсон. Тэгэхээр яагаад энэ нэрээ сонгосон талаараа Номё танилцуулах уу? Яг үнэн бид хоёр бүр нэлээд олон лист гаргаад тэгээ нэг лугаа шеэр хийгээд тэгсэн чинь их цулыг чи явуулсан одоо нөгөө листэн донд миний яг бичсэн байсан Шимтэй яриа гэсэн нэр давхцсан байсан. Тэгээ тэрийг хоёр талаасаа тий ямар сони юм бэ гэдээ айгу бодчихсон. Тэгээд Шимтэй яриа гэдэг маань нэгдүгээр бүтээр нөгөө шим тэжээлийн талаар мэдээлэл хүргэх гэж байгаа учраас шим гэдэг үг айгу тохиромжтой санагдсан. Хоёрдугаарт гэхээр энэ подкастыг сонссон хүн баг ч гэсэн одоо өөртөө хэрэгтэй мэдээллийг авах болов гэж одоо бас шим гэдэг үгийг оролцуулж өгвөл зүгээр болов гэж бодсон. Тэгээд Шимтэй яриа гэдэг хоёр талаас аюу гой зөгцөж байгаа шиг санагдсан. Харин тий. Тэгээ хоёулаа яг энэ үгийг сонгоцсон байсан нэг сонирхолтой тий. Шимтэй яриа гэдгийг нэгнтэйгээ ярихгүйгээр яг ингээд адилхан сонгоцсон байсан. Тэрийг нь сайн дохио гэж үзсэн шүү гэдэг байхгүй юу? Яг үнэ. Тэгээд бас нөгөө түрүүчийн хоёлоо подкаст хийх болсон шалтгаан дээр нэг зүйлийг би асуусан байна. Тэрний юу вэ гэхээр наач гэсэн ялгаагүй бах тий. Одоо ингээд ээж гэдэг хүн чинь айгу завгүй байдаг тий. Зүгээр ингээд гэртээ байхгүй. Ямар нэгэн юм хийж явахдаа давхар нэг юмыг амжуулж байдаг. Тэгээ миний нөгөө пэйжийн дагагч хүмүүс болохоор хөвчлэн бага насны хүүхэдтэй ээжүүд байдаг байхгүй. Тэгээ бага насны хүүхэдтэй байх тусам бид нар ингээд ямар нэг юмд анхаарлаа удаан томилруулээ ширтээд суух боломж байхгүй. Жишээлбэл нэг юм хийж явахдаа нүд нөгөө тал руу дандаа хүүхэд рүү явж идэг тий. Тэгэхээр нөгөө бичгээр ингэж мэдээлэл хүргэхээс илүүтэйгээр бас юм сонсох байдлаар хүргэх юм бол илүү бас үр өгөөжтэй байх юм болов уу гэж бодсон. Жишээлбэл ээжнэр маань хүүхдээ хөвгүүлж явахдаа, хоолоо хийж явахдаа, хувцас хатааж явахдаа тий ингэж сонсох боломжтой юм болов уу гэж бодоод подкаст эхлүүлэх болсон. Тэгээд инх цулагчтай бас хийж байгаа
маш баяртай байна. Ямарваа нэгэн ажлыг нөгөө хийх үед ингээд гар нийлдэг хүн байх нь аюу чухал байдаг тий. Нэг нэгнтэйгээ тэгэхээр миний хувьд ч гэсэн тантай ингээд подкаст хийх болсондоо маш их баяртай байна. Тэгээд хоёлоо сонсогчдоо бас сонирхолтой байх болов гэж бодоод нэг асуултыг хариулъя гэж бодож байна. Тэр нь юу вэ гэхээр анх энэ шин тижэл гэдэг сэдвтээ яаж танилцж байсан бэ? Тэгээд яаж явж байгаад яг энэ чиглэлээр ингэж гүнзгийрүүл сурах болсон бэ гэдгээ хэлж өгөөч. Тэгээ чиний асуусан асуултанд хариулахаас өмнө яг чиний хэлсэнтэй 100% санал нийлж байна. Ээжүүд бид нар дандаа яарсан эсвэл давхар ямар нэг юм хийж идэг штэ ерөөсө би жишээлбэл гадаа гараад алхахтаа ч юм уу хоолоо хийхдээ подкаст сонсох их дуртай байхгүй. Тэгэхээр хоолч бэлэн болно нэг подкаст сонсоод дуусна. Тэгэхээр давхар юм амжуулж болдог. Тэр утгаар нь энэ шинтэй яриа подкаст маань хүмүүст тэр тусмаа бидний үеийн эмэгтэйчүүдэд хэрэгтэй мэдээлэл болж чаднаа гэж найдаж байгаа. За тэгээд номогийн асуусан асуултанд хариулахад би анх шим тижэл рүү хоол хүнсний талаарх энэ мэдээлэл рүү орсон шалтгаан гэх юм бол миний хувийн эрүүл мэндтэй холбоотой. Би нэлээд арьсан дээгүүр нэлээд их тууралт гардаг. Зүгээр энгийн тууралт биш, шархлаа маягийн өсрөхөг шархлаа гардаг байсан. Өсвөр наснаас эхлээд нэлээд их гардаг байсан. Тэгээд англи дээрээд энэ талаараа эмчид үзүүлээд нэлээд олон шинжилгээ хийлгэсэн боловч яг ямар шалтгаантай нөрөөсөө тогтоогдоогүй. Тэгсэн мөртлөө чихэртэй, нэмэлт чихэртэй, сахартай юм хэрэглэх тусам нөгөө сэдэрдэг, өрөвслөн нэмэгддэг байсан. Тэгээд би сахарын хэмжээг өөр нь багасгаж үзье гэж анх шийдээд тэр чи одоо хэдэн онд юм бэ? Анх блог нэлээд модонд орж исэн үе юм багамаа. Блог бичдэг юм тренд үүсэж исэн үе гэхээр чинь нэлээд олон жилийн өмнө. Ингээд би өөрийнхөө хэрэгжилж байгаа сахар чихэртэй юм хэрэглээгээ бууруулад ингээд блог бичиж үтсэн байхгүй юу. Ингээд бичсэн чинь сонирхол нэлээд их байсан. Хүмүүс маш их сонирхоод би яг өөртөө чи адилхан юм байна гэж ингээд биччихсэн. Тэгээд би энэ талаараа ер нь блог бичээд зогсохгүй. Ер нь цаашаа ном болгож бичигээд шийдсэн. Тэгээд ном болгоод бичигээд ингээд өөрөө ирэхгүй мэдлэг хэрэгцээтэй одоо ямар хүн ямар их юм мэддэггүй юм бэ гэдгийг ухаарч эхэлж байгаа байхгүй. Ингээд би яг шим тижлийн чиглэлээр суралцаж эхэлсэн юм байна. Ингээд яг энэ сэдв рүү орчихсон. Тэгээд тэр цагаас хойш одоо хоол, хүнс, nutrition, шим тижэл гэдэг маань миний бүр нөгөө хүн агаараар амьсгалдаг шиг те миний бүр сонирхол, хобби бүх юм. Тэгээд дээрээс 2 хүүхдийн ээж гэдэг ингээд гэр бүлдээ дандаа энэ талаар мэдээлэлээ чухалцдаг хоол хүнсэн дээрээ ч гэсэн хэрэгжүүлдэг. Тэгэхээр үнийг одоо зөвхөн бичгээр ном хэлбэрээр бичих одоо сошиал медиа дээр дамжуулаад мэдээлэл хүргэхээс гадна подкастаар юм энгийн 2 хүн хоорондоо ингээ ярилцаад гэхдээ энэ яриа нь судалгаан дээр суурилсан өөрөөр хэлбэл одоо итгэж болохоор те Баттай их сурвалж дээр суурилсан ийм байдлаар хүмүүст хүргэх юм бол бүр л одоо шимтэй байх болов гэдэг үднэс энэ подкастыг явуулж байгаа. Тэгээ чиний асуусан асуултыг бүр хэтрүүлээд ингээд хариулчих шиг боллоо. Тэгээ яг адилхан асуултыг чамаас асуу. Яагаад яг энэ шим тижэл гэдэг энэ сэдв рүү сонгож орох болсон юм бэ? Бас л одоо хувийн шалтгаан байна уу? Ямар нэгэн шалтгаан байна уу? Би 2017 онд ээж болсон. Анхныхаа хүүхдгийг үлгэдэж авсан гэсэн. Тэгээ хүүгээ төрүүлсний дараа би одоо яг Швейцарт ирээд удаагүй байсан. Тэгэхээр танил тод багтай. Тэгээ дээр нь шинэ газар ирэхэд нөгөө хэлний асуудал үүсэн. Тэгээ дөнгөж ирээ удаагүйсэн болохоор. Тэгээ хүүхдтэй боллоо, орчин өөрчлөгдлөө, хэлний асуудал үүслээ. Тэгээ хүүхэд маань томроод ингээд нэмэгдэл хоолнд орсон. Тэгээ ингээд нэмэгдэл хоолнд оруулах үед айгүй том бэрхшээлүүд одоо тулгамдчихсэн. Нэгдүгээрт би хүүхэд өсөжсэн туршлага байхгүй. Хоёрдугаарт эндээс нөгөө эмчтэйгээ ярилцаа зөвлөгөө авахаар хэлний асуудал үүсчихсэн. Тэгэхээр надад одоо ганц мэдээлэл авах боломж нь интернет орчин болж хувиржсэн тухай. Тэгээд интернетээс өөрийн одоо чаддаг хэл дээрээ монгол хэл дээр мэддэг мэдээлэл айгүй хомс байдаг гэсэн тухай. Тэгээд донгос болон англи хэл дээр ингээд мэдээллүүд уншаад тэгээ унших тусам бүр ингээд нэг юм гарцгүй ширэнгэн ойр орж байгаа юм шиг мэдрэмж аваадсахгүй бүр ингээд эсвэл амар юм олон саргаа замтай тэгээ аливаар нь ингээд явахаа мэдэхгүй.
Тэгээд айгүй хэцүү санагдаж яваа. Тэгээд нөгөө хүн ингээд олон мэдээлэл донд төөрөгдөд ирэхээрээ гарч байгаа шийдвэрүүд нь хэм хүүхдээ олон дээр айгүй буруу болж хувраад идэг гэсэн. Тэгээд тэрнийхээ одоо уршигаар бид хоёр хооллолтын хувьд нэлээд том асуудлуудтай болж эхэлсэн байхгүй. Тэгээд тэгж явж байгаад нэг найзтайгаа уулзаад энэ талаараа яриад хэлсэн чинь манай найз чи ингээд би угаасаа шуцаар сурахаар ирсэн байсан болохоор чи одоо ингээ хүүхдэн жоохон том болж байгаа цэцэрлэгт явах насанд хүрч байгаа юм чи тэгвэл одоо энэ талаар сонирхолтой болоод өөрөө сураад үзвэл яасан бэ гэсэн санааг хэлээ. Тэнгүүт нэрээ тийштэй би яагаад өөрөө сурч болохгүй гэж яг тухайн үед би яг энэ чиглэлээр сурна гэсэн надад тодорхой чиглэл яг тухайд байгаагүй. Тэгэхээр нэрээ энийг би бас өөрийнхөө дараагийн нэг сургалтын чиглэл болгож өөрчилж болох юм байна гэж бодоод тэгээд суралцаж эхлэхээр ингээд шийдчихсэн. Тэгэхээр миний гол шалтгаан бол миний хүүхэд байсан. Тэгээд миний хүүхдийн хоолнд тулгамдаж байсан асуудлууд байсан. Тэгээд хүүхдээ айгу баярлалтай шүү дээ. Ингээд сурах тусам айгу өөрийнхөө дуртай юмыг олоод авсан юм шиг санагддаг. Тэгээд ээждээ айгу олон юмыг зааж өгч тэгээд дээр нэмэх нь миний ингээд нөгөө дотор хүсэжсэн зүйлийг гаргаж өгсөнд нь айгу баярлалтай. Тийм бай. Манай подкаст 7 хоног бүрийн 4 дахь өдөр та бүхэнд хүрэхээр төлөвлөгдсөн байгаа. Тэгэхээр эхний дугаар маань хоол хүнсний зохицлын талаар байгаа. Та нарт маань таалагдана гэдэгт итгэлтэй байна. Ингээд бүгдээрээ Шимтэй яриа подкастын эхний дугаараар уулзцгаая. Баяртай. Баяртай.